Өнөөдөр эрүүл мэндийн дэд сайд Соломон болон сүрээтэй тэмцдэг байгууллагууд дэлхийн эрүүл мэндийн байгууллага сурагч сүрээ өвчний талаар мэдээлэл хэлээ. Сүрээ нь янгаар үүсгдэг янз бүрийн эрхтэн, ялангуяа уучханд өрөвслийн голонд үүсгдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдвар төвчин юм а. 1882 оны 3 дугаар сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрээ өвчний үүсгэгчийг анх нээжээ. Сүрээгийн нян нь гадаад орчинд маш их дэсвэртэй тоосон 100 хоног, хөрсөн 6 сар, усан 150 хоног гэх зэрэг удаан хугацаанд хуваагдсан үрждэг онцлогтой. Сүрээ өвчин нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг, уушгины хэлбэрийн сүрээтэй өвчнийг хүнийг ярих, ханах, найтахад эргэн тойронд их хэмжээний сүрээгийн нэн тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нэнг агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Гэхдээ сүрээгийн өвчнөд бүрэн төгс идэрдэг өвчин юм. Маргааш энэ өвчнөд тэмцэх дэлхийн нийтийн өдөр юм. Монгол улс сүрээтэй тэмцэх дэлхийн өдрийг 1994 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд уг өдрийн хүрээнд 40 гаруй ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Бид одоо эдүгээ 30 жил энэ олон улсын өдрийг дэлхийн нийтээр хамтдаа тэмдэглэж ирж байна. Тэгэхээр энэ жилийг бол бид Монгол орон даяараа манай хүүхдүүд санаачлан сүрээгүй Монголд амьдрахыг хүсэж байна гэсэн ийм сайхан уриаг дэвшүүлж энэ урианыхаа хүрээнд бол олон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. За энэ олон улсын өдрийг тэмдэглэж өнгөрүүлэх өдөр нь бол одоо яах аргагүй энэ сүрээ өвчин гэдэг бол аюултай өвчин юм а. Энэ өвчнөөс бол бүрэн өрчин сэргийлэгдэж бас болдгийм а. Мөн бас эмчлэгддэг өвчин юм а. Тийм ч учраас энэ одоо сүрээ өвчнөд тэмцэх энэ ажлыг бүх нийтийн үс болгоё. За энэ сүрээ өвчин өөрөө хувь хүн төдийгүй гэр бүл цаашлаад ус хорны одоо эдийн засагт маш их одоо хүндрэл авчирдаг ийм одоо эдийн засгийн хөнөөлтөй эрүүл мэндийн хөнөөлтөй ийм өвчин юм а гэдгийг дахин сануулах үүднээс бол энэ жил болгон энэ өдрийг бол тэмдэглэж өнгөрүүлдэг байж байгаа. Дэлхийд уг өвчнөөр жил бүр 9 сая гаруй өргөн өвчиж 1.6 сая гаруй иргэн нас барж байна. Хүн бүрийн хувьд тулгамдсан асуудал учир дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа зовнин ажилтнуудыг сэргийлэх үүднээс олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Өнөөдөр мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч уг өвчний талаар мэдээлэл өгсөн юм а. Хэдийгээр бид нэр одоо сүрээ эмчлэгддэг өвчин гэдгийг аль дээр үс мэдж байгаа ч гэсэндээ сүрээгийн улмаас нас барж байгаа хүмүүс байгаад бол бид нэр энэ өвчнөд тэмцэх, энэ өвчний эсрэг үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх, чанаржуулах шаардлагатай гэдгийг харуулж байна. Сүрээ өвчнийг эмчлэхэд бол урт хугацаанд бол эмчилдэг, эмэн тасалтгүй сүрээг эмчлэхэд 6 сар эмчилдэг. Тэгээд хэдхэн хоног эмээ уугаад зогсохгүй харин цаашид эмчилгээгээ дуустал нь эмээ дуустал нь ууснаар бол бүрэн идэрэх боломжтой. За хэрвээ олон юм дастаа сүрээ тусах юм бол тэрийг эмчлэхэд маш урт хугацаа, маш үнэтэй эмчилгээ шаарддаг. Зүгээр сүрээг эмчлэхэд 6 сар шаарддаг бол олон юм дастаа сүрээг эмчлэхэд бол 2 жил шаарддаг. Сүрээ өвчин 16-аас 44 насны хүмүүс өвчлөх магадaltaй байдаг. Тиймээс энэ өвчний талаар иргэдэд ойлгуулах, ялангуяа бага насны хүүхдийг уг асуудал хандуулж зөв мэдээлэл олгох үүднээс 21 аймаг 9 дөрвийн хүүхдүүдийн дунд сүрээгийн ирээдүйн гар зургийн уралдааныг зарласан. Хүүхдүүд шууг ажилд идэвхтэй оролцож өөрсдийн дуу хоолойг хүргэсэн. Сүрээ өвчин нь уушгинд уушгинд одоо өрөвсөл үлдээж уушгинаас цусаар дамжин бусад эд эрхтэнд одоо халдварладаг маш аюултай өвчин байна. Тэгэхээр сая олон эмэнд тасалтай сүрээ өвчин гэж ярьж байсан те. Энэ өвчин тэгэхээр хүний биед 2 жилийн хугацаанд эмчлэгдэх ба үүнээс гадна маш их асар их эдийн засгийн хувьд хор хөнөөлтөй буюу $6,000 бараг хөрөнгөөр энэ өвчин эмчилдэг. Энгийн сүрээг болохоор 6 сарын хугацаанд эмчлэх ба эмчилгээ бүр нь $20,000-$30,000 хөрөнгө зарцуулагддаг байгаа. За тэгэхээр Монголын хүүхдүүд болон үе тэнгийн найзуудаа бүх монголчуудаа уриалах одоо хүүхдүүдийн өмнөөс уриалж хүсэж байна. Энэ юу вэ гэхээр сүрээгийн ням бол тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 5 сарын хугацаатай тэсдэг ийм өвчин байгаамаа. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэхээр монгол хүүхдүүд монгол хүн гэдэг одоо нус цэрээ ил задгаа хаяхаа болцгоё. Мөн одоо ханааж найтайхтаа амд хамраа зөв дарж ханааж одоо бие биендээ тэр сүрээгийн ням болон амьсгалын замаар ямар нэг нянг тараахаа одоо өөрсдийнхөө ухамсараар буюу хүн өөрийгөө өөрчилснээр эргэн тойрныхоо бүх нөлөөлөх хүмүүсээ өөрчилж чадах байгаамаа. Дэлхийн сүрээтэй тэмцэх өдрийг тохиолдуулан манай улс бид сүрээгөө Монголд амьдрахыг хүсэж байна уриандаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн сүрээ өвчнөд тэмцдэг байгууллагууд олон нийтэд ухуулга хүргэх, шийдвэр гаргагчдад чиглэсэн, уг өвчнөр хэвтэн эмчилж байгаа иргэдэд оюутан сурагчид хандсан олон ажлыг хамтран зохион байгуулж байгаа юм байна.